За сайн байцгаана уу та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. За амжилтын түүх подкастын маань өнөөдрийн хүндтэй зочноор Хонгор Мөнх Уянга компани захирал Алтан Чимэг эгч маань урагдсан ирсэн байна. За сайн байна уу та танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та бид бүхэнд өөрийгөө тавьж танилцуулаач. Бямсруу огтой Алтан Чимэг гэдэг Архангай аймгийнхаа Эрдэнэлгэн суманд талах нарын бов болон төргөө олны чиглэлээр үйлчилгээгээ явуулдаг. Та хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ? Таны хүүхэд насны дурсамжаар хоёлаа подкастынхаа яриаг эхлүүлье. За миний хүүхэд нас бол төвшүүлэх сумд 10 жилээ төгсгөөд яг айлын 4 хүүхэдтэй айлын хамгийн том нь яг зах зээлийн хүнд хэцүү үед миний хүүхэд нас өнгөрсөн болохоор тэр үеийн зовлон бэрхшээл ер нь хүүхэд наснд нөгөө байж болохгүй тэр бог юмыг л ер нь амсаж туурж өссөн болохоор эргээ харахад тэр маань миний ер нь амьдралын энэ мөн чанарыг тодорхойлдог юм удаа л гэж боддог шүү дээ. Таны одоогийн эрхэлж байгаа энэ бизнесийн гараагаа та хизээ хаанаас ер нь эхлүүлж байсан бэ? За би 2001 онд одооны Паламинго амтлаг гэж байсан. Тэнд дүүнэртэйгээ цуг яг нарийн бовны цех дээр нь ажиллаж байсан. Тэгээд 2008 оноос өөрөө хуваараа бизнес талх нарын бовны чиглэлээр үргэлжлэгээд одоо хүртэл яаж энэ доктор сурчлаа ажлын байр 10 гаруй хүнтэй ажлын байраа явуулдаг. Тэгээд Архангай аймгийнхаа 12 сум Урхангагийн хар орон сум урдл төгөлтэй ажил боловсруулалтаа хийдэг. Тэгээд миний үйл ажиллагааны одоо доктор сурчлалтай байр ажилчдын маань хүч шингэсэн байдаг. Би 2024 онд манайх хинтэд салбараа нээсэн. Дүүтэйгээ 11 жил хамтарч ажиллаад дүү маань хинтэд салбараа нээгээд одоо төргөө ол нарын бов, талх нарын бовны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад жил болж байна. Манай талхчин ерөнхийдөө Хонгор талх гэдэг аймгийнхан ерөн сумын одоо зам дагуу явдаг одоо хотын ганцаг хийж хүмүүс их авч явдаг л да. Тэгээд улирлын чанартай хэвийн бов ивэн гэ нөгөө шин сартай холбогдуулж хийдэг болохоор энийг байнгын үйлчлэгчтэй болсон болохоор тэгээд жил болгон цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хинтээ Эрдэнэт хотод очиж үзэсгэлэн худалдаанд оролцдог. Бизнесийнхаа салбарыг энэ хүртэл өргөжүүлж байгаа танаар маш их бахархаж байна. Тэгээд яалтчгүй Архангай аймгийн иргэд бид бол одоо Хонгор талхыг бол мэдхгүй хүн бол байхгүй. Тэгээд энэ хүртэл ингээд амжилттай явхад танд ямар таны зан чанарууд ингэж өрнө илүү их таныг ингээд тодорхойлж чадчихэв вэ? Миний одоо тууштай хөдөлмөрч юу нь бол хамгийн гол нь эрт босч яг өөр хийж чаддаг юмыг хийдэг болохоор эрт босч ажилчтай удирдах ер нь цаг нартаа уралдаж ажиллаа хийдэг дээ. Тэгжээж ажлын тэр өглөөний ирч хүч тэр өглөөний бүхэл ажил ер нь амжилттай явахын их үндэслэл нь болдог. Тэгээ миний нэг зан чанар болохоор худлаа ярьдгүй, тууштай, үнэнч хүн тусрахаг, өрөвчөн ер нь хүний тэр нэг байж болох бүхэл тийм нэг уйхан л хүн юм уу да. Ер нь их л тусрахыг л хүнд ер нь туслахыг л боддог. Тийм л зан чанартай. Тэгээд энэ нэг талх нарын бов гэдэг чинь ерөөхдөө нэг хүний дандаа идэж уудаг. Манай төргөө олт болохоор талх нарын бов төргөө ол тэгэл ер нь л хүний дандаа идэж уудаг юм хийдэг болохоор нөгөө хүний одоо зам мөр маань тэгшэрдэг ч гэдэг юм уу. Ер нь ажил үйлс маань сайхан бүтдэг. Хүмүүс бол нөгөө ажил төрөл бүтэхгүй байна гэж гандан ном лам мамаар явдаг. Би бол ер нь тэрүүгээр л болж бүтдэг байх гэж боддог шүү дээ. Тэгээ бас ээж маань их өглөгч хүн л дээ. Айл зүгээр орно гэж байхгүй. Хүнд дандаа тусалж дандаа хүнд юм өгж явдаг болохоор тэгээд нөгөө бидний ажил үйлс маань ер нь манай дүүнер ч гэсэндээ гэр орно ер нь ажил үйлсэн дан бүтэмжтэй ер нь сайн сайхан амьдрах их юм маань ээж юм маань өглөг өчөн хичээнгүү тэр тусрахаг инэрэнгүү тэр ер нь бүх чанарыг л би ээжээс авсан. Тэрүүгээр ажил маань их хөргөжтэй сайн явдаг байх гэж боддог шүү дээ. За төдийгөөс өдий хүртэл ингээд таны бизнес улам ингээд өргөжөөд амжилттай ажиллахад ямар хүмүүсийн нөлөөлөл, туслалцаа, дэмжлэг их хэрэг болж исэн бэ? За бизнесээ өргөжүүлэхэд бол хамгийн түрүүнд бол худалдаа авагч нар дэлгүүрээр нүүрсүүлдэг, байнгын манай хонгордлогыг худалдан авдаг, бов, нарын бов, талах торт тэгэл ер нь бүхэл үйлдвэрлэлд гардаг бүх бүтээгдэхүүнийг байнгын худалдаа авагч хэрэглэгчтэй болсон. Тэд нартай маш их баярлалаа. Тэгээд
Би нөгөө анх 2001 онд хүүхэд байхдаа амтлагт ажиллаж байсан. Тэр маань тэндээс анх одоо бизнесийн энэ дадлага туршлага авч намайг энэ ажлын байран дээр гарахад минь одоо үндэс суурь чиглэлүүлж өгсөн одооны Паламонгагийн захирал цэцэг магч ээжийн минь төрсөн ихч мундаг хүн байдаг. Тэр ихчтэй маш их баярал талархснаа илэрхийлье. Энэ цаашаа нэг ашиглаад. Төшиг тулгуур болдог 3 дүүдээ хажууд минь байнгын дэмждэг ханда хайрт ээжтэй маш их баярлалаа гэж хэлээ. Бизнесийн салбар ер нь яхад хамгийн хүндрэлтэй юм нь бол зээл байдаг. Өмнө нь бол одоо 7-8 жилийн өмнө зээл авахд маш хүндрэлтэй байсан. Одоо бол Голомт банкны харилцагч болсноор Голомт банк маань миний зээлийг маш хурдан шуурхай хугацаанд гаргаж өгч бизнесийн маань амжилттай явахад тусалж байгаа та бүхэндээ танаас салбарынхандаа маш их баярлалаа гэж хэлье. За таны ер нь одоо энэ бизнесийн салбарт таны цаашдын одоо зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл ер нь юу байгаа вэ? Тэрийг бас та бидэнтэй хуваалцаач ээ. Бизнесээ өргөжүүлэхэд одоо хамгийн чухал юм бол стандартын дагуу одоо мэргэжлийн хяналтаас ч гэсэн шаарддаг. Ер нь бол стандартын дагуу тийм барилга байгууламж барих хүсэл мөрөөдөлтэй. Одоо энэ 2 жилдээ ер нь багтааж цех барих төлөвлөгөөтэй байгаа. Цехээ өргөжүүл нэг доор салбарлаж, нэг доороос бүх түгээлт маань гардаг. Ер нь бол нэг аймгийн хэмжээндээ одоо аймгийн бол ерөнхийдөө нарийн баавны бол сумынхаа аймгийн хэрэглээний ер нь бол манайх 50% бол хангадаг гэж сумуудын түгээлтийг авдаг болохоор тэгж боддог шүү дээ. Өдөр тоон гурлаар талах хийдэг. Тэгээд өдөр тутам аймгийнхаа сумдуудаар түгээлтэнд гардаг болохоор ер нь бол миний хамгийн хүсэж мөрөөдж байгаа юм бол ойрын 2 жилийн хугацаанд стандартын дагуу үйлдвэрлэлийн цех барих хүсэл мөрөөдөлтэй байна да. Тэгээд бизнес эрхэлж байгаа бүх улс ажилч хүмүүстэй ажилд нь амжилт эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Танай хамт олонд энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их талархлаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За өнөөдрийн одоо амжилтын түүх подкастын маань хүндтэй чочин болж цаг заваа зориулан бидэнтэй сайхан дурсамжаа хуваалцаж бизнесийнхаа шин санаа, ололт амжилтыг ингээд хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ өшөө илүү улам өргөжин дэвшиж Архангай аймгийнхаа нийт сумд мөн одоо өшөө олон одоо аймагт салбараа нээж өргөжих болтугай. Тэгээ танд амжилт хүсье. Баярлалаа.